Улаанбаатар хотыг бүрхэн үнээртэх саарл утааг бид асуудал хэмээн хүлээн зөвшөөрснөөс хойш 18 жилиг аль хэдийн ардаа өнгөрөн өнөөдөр бидэнтэй нэгэн адил утаа Улаанбаатар хотын иргэн болж. Гэвч утаа бидний өмнө гинтл гараад ирсэн үг гэвэл үгүй. Үндэ Улаанбаатар хотын утаа нь өвөө эмээгээс минь эхлүүлээд аав ээжтэй минь хамт сүүлийн 80 жилийн туршид байсаар ирсэн. Үе үе Улаанбаатар хотын удирдлагууд утаагүй 100 шахмал түлш гэр хорооллыг орон сууцчлуулах зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан татвар төлөгчдийн 340 тэрбум төгрөгийг зарцуулсан ч өнөөдөр утаа саарлтан байсаар л байна. Тэгвэл Улаанбаатар хотын утаа яагаад арилахгүй байна вэ? Асуудал бидэнд байна уу? Эсвэл тэдэнд байна уу? Магадгүй утаа ганцхан агаарт биш. Бидний тархин дотор оршин байгаа юм биш үсттэй. За бид өмнөх дугаарууд дээр хвчлэн шинжлэх ухааны холбогдлолтой зүйлсийг бэлтгэн хүргэдэг байсан бол энэ удаагийн бичлэгээр Монгол улсын нийслэл хотод амьдарч байгаа 1.7 сая хүмүүсийн шүдний өвчин болсон нэгэн асуудлын талаар ярихаар бэлдээд байна. Энэ бол Улаанбаатар хотын агаарын бохирдол буюу утаа. Улаанбаатар хотын утаа бол зөвхөн улирлын чанартай үзэгдлээ. Хотын төлөвлөлт, нийгмийн байдал, эдийн засгийн тэнцвэргүй байдал, хүний ухамсар зэрэг олон хүчин зүйлсийн үр дүн юм. Алтан дэвшин өндөд Улаанбаатарчууд анх суурьсан цагаас эхлэн галтуулж ирсэн уламж одоо хүртэл үргэлжилсээр. Өдгөө орон сууцны хэрэгцээгүй байдлаас үүдэн гэр хороол дэлхийн хэрээр хатуу түвшний хэрэглээ авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж утааг улам өтгөрүүлж байна. Дээрээс нь бодлого төлөвлөлтгүй амар ажлыг хийдэг төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлууд нь бод дүрдэн өгөхгүй байгаагаас утааны асуудал жил ирэх тусам дорж сорлоо. Улмаар утаанаас үүдэх амьсгалын замын өвчлөл, эрүүл мэндийн хүндрэл, хотын ард иргэдийн аж амьдрал, сэтгэл зүйн төлөв байдал сөргөөр нөлөөсөөр л байна. Тэгвэл энэ бүхний бод шийдэл нь юу ээж болох вэ? Энэ бүхэн хизээнээс эхэлсэн бэ? Утаа бидэнтэй хамт оршсоор байх уу? Эсвэл бид төрүүлж устж үгүй болох уу? Өнөөдөр бичлэгээрээ бид та бүхэндээ эдгээрийн хариултыг өгөх гэж хичээх болно. Нэгдүгээр хэсэг. Улаанбаатарын утааны түүх. 70 нутагтаа тархан суурьсан нүүдэлчин монголчуудын хот хүрээнд суурьшгуулсан түүх их энгийн Улаанбаатар хот анх 1639 онд Өндөргийн зан озарч зориулсан шашны төв хэлбэрээр одоогийн Архангай аймгийн нутагт үүсгэн байгуулагдсан түүхтэй. Улмаар 1778 онд Туулгуулын эрэгт өнөөгийн байршилдаа суурьснаас хойш айжмаар хөгжин 19-р зуунд бүс томоохон төв болон өргөгдсөн. Ингэснээр 1924 онд таан засгийг халж бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласнаар нийслэлийн нэрийг Улаанбаатар байхаар тунхаглаж. Жохом энэ цаг үеэс л эхлэн Улаанбаатарчуудын утааны түүх эхлэвэ. 1930-ад оны ихэнх үед ердөөл 10,000 гаруй хүн амтай байсан Улаанбаатар хот социалист бүтээн байгуулалтаар хөгжсөн он жилүүдэд аж үйлдвэрлэжин их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд, эмнэлэг орон сууцны хорооллууд олноор баригдсанаар хотын хүн амын төвлөрөл эрс нэмэгдэх нөхцөл бүрдэв. Тухайлбал 1950-ад оны сүүлчээс 1980-ад он хүртэл Улаанбаатар хот нь улс орны голлох үйлдвэр, технологийн төв болон өргөжөж хөдөөгийн хүн амын хот руу чиглэсэн шилж төлөвлөгөөнд түргсэж хүн амын өсөлт эрчимдсэн билээ. Хэдийгээр орон сууцчлуулах үйл ажиллагаа нэрчимтэй явагдаж байсан ч Улаанбаатар хотын хүн амын ихэнх хэсэг нь тухайн цаг үед бидний өдгөө гэр хороол хэмээн нэрлэгддэг модон хашаагаар хүрээсэн эсхийг гэртээ аж төрсөөр байв. Харин яаж амьдарч байсан бэ гэж үү? Мэдээж 100-андаа галаа асааж нүрсэд үлчүүдээ. Тийм учраас утааг зөвхөн 21-р зууны ихэнх үед ардчилалтай цуг мэдэлсэн хэмээн үзэх нь буруу юм. Хүн амын төвлөрөлт илт нэмэгдсэн 1960-аас 1980-ад оны үед Улаанбаатар хот хэдий утаатай байдаг гэсэн чиглэлээр өнөөдрөгтэй харьцуулахад дор хаяж 50-60% бага байсан тул гамшигын хэмжээнд арай хүрээгүй байлаа. Харин нийгмийн шилжилт явагдахад бүх зүйл өөрчлөгдсөн юм. 1990-ад оны ардчлалын хувьсгалын дараа чөлөөт эдийн засаг бүрэлдэн тогтохын явцад хотын хүн амын урсгал улам нэмэгдэх болов. Хатуу ширүүн нийгмийн систем зөөлрсөөр хөдөөгөөс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн барилгажилт улам эрчимжиж шинэ суурьшлийн бүсүүд олноор төрөн гарснаар гэр хороол өргөжөж хотын аслагдсан дөрвүүдийн хүн ам их нэмэгдэж. 1990 онд Улаанбаатар хотын нийт хүн ам нь 586 мянган гаруй байсан бол шинэ зууны босгон дээр буюу 2000 он гэхэд 794 мянга болов. Нэгэн цагт цэцэгт ногоон талууд байсан толгойт болон 1-р хорооллын арын дэнж очмын газрууд энэ үед шинэ суурьшлийн бүс болон хуурж. Жохом энэ цаг мөчөөс л утаа бидний нүдний өмнө улам бүүдгэрэн өтгөрч эхлэвэ. Энэхүү жил ирэх тусам тасралтгүй өсөж байсан хүн ам 2004 онд 970 мянга болоход аль биесээр Улаанбаатар хот утааг асуудал хэмээн авч үзв. Харин 2005 он гэхэд Улаанбаатар хот саятан хот болон хуурснаар дэлхийн метрополис хотуудын ангилд шилжлээ. Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр түүнийг дагсан дэд бүтцүүдийн ачаал улам нэмэгдэж байлаа. Түүний нэгэн тод жишээ бол манай хотын цорын ганц гэж хэлж болох төв цэвэрлэх байгууламж байна. Анх 1964 онд байгуулагдсан нийслэлчүүдийн умдны усны эрүүлгүй байдлыг хангадаг ганц газар нь өнөөдрийн байдлаар хэд их ачааллын улмаас хизээ мэдүү зогсгол бэлэн байгаа лээ. Хэдий дараагийн шин төв цэвэрлэх байгууламжийг барьж байгаа ч гэсэн тартагтаа тулах шаардлага байсан юм уу хэмээн эндээс асуулт гарч ирэх болно. Үүнтэй адил өөр нэгэн жишээ бол Улаанбаатар хотын эрчим хүчний их усрын асуудал байна. Өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний нөхцөл байдал туйлын хүнд байгааг бид өнгөрсөн саруудад хийгдсэн хязгаарлалтуудаас хангалттай мэдэрсэн. Үүнээс гадна жил болгоны 100 хаадаг халуун ус, зам, нийтийн тээвэр зэрэг олон дэд бүтцийн байгууламжууч дээрх дурьдсан хэд ачааллын хямралд нэрвэгдсэн нууц биш юм. Тэгвэл энэ бүхний асуудал үүсэн хамгийн том шалтгаан нь бол ердөө л ямар ч бодлого төлөвлөлтгүй шийдвэрүүд. Зах замбараагүй газар олголтод бас үл тоох байдал байгаа. Улаанбаатар түүхэндээ нийт 7 удаа өөрсдийн хөгжлийн төлөвлөгөөг баталж байсан. Эхнийх нь 1954 онд социалист чиг замналаар хөгжих төлөвлөгөө. Дараагийнх нь 1956 онд Зөвлөлт холбоот улсын тусламжаар аж үйлдвэрийн бүс байгуулах төлөвлөгөө байна. За мөн 1971 ба 1986
оноудад дахин шинжилсэн ерөнхий төлөвлөгөөнүүд байсан. Хамгийн сүүлийнх нь бол 4 жилийн өмнө баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд зааснаар бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжих ерөнхий чиг баримжааг тусгаж. Гэхдээ бид өөрсдийн гаргасан төлөвлөгөөгөө мөрдөж чадахгүй байвал дахин шинийг зохиох шаардлага байна уу? Наад захын жишээн дээр гэвэл 2002 онд батлагдсан Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дээр 2020 он гэхэд Улаанбаатар хотыг баруун зүүн өмнөд хэсэгт салбарлан хөгжүүлж, захын дүүргүүдэд үйлчлэгээний төвүүд, жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулах гэсэн зорилтуудыг тусгаж байж. Гэвч харамсалтай нь одоогийн бидний цаг үед эдгээрээс хэрэгжсэн тун цөөхөн байгааг бид өөрсдийн нүдээр харж байна. Улаанбаатар хотын утаач гэсэн яг ийм байдлаар гамшигын төвшөнд хүрсэн. Хүн амын төвлөрөл нэмэгдэхин хэрээр хангалттай хэмжээгээр дэд үтсээ хөгжүүлж чадаагүй бараг л хөсөр хаясны улмаас өнөөдөр бид өдөртөө хэдэн зуугаараа угаартаж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлдээ утаандаа баригцаар сууж байна. Тэгвэл үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Шийдэл ба төлөвлөгөө хийж чадаагүй үе үеийн хотын удирдлагууд уу? Бүр эсвэл тэднийг хангалттай үнэлж нүглэж чадаагүй бид өөрсдөө юу? Эндээс манай дараагийн асуулт урган гарч ирнэ. Энэ бол амьсгалах эрх чөлөө. 2 дугаар хэсэг. Амнаас үнэтэй агаар. Амьсгалын эрх чөлөө гэдэг нь зүгээр уушгүй агаараар дүүрэхийг хэлэхгүй. Энэ бол амьдралын бүхий л алхандаа өөрийгөө чөлөөтэй илэрхийлж хүсэл мөрөөдлөө бодит болох боломж юм. Хаанч бохирдол дарамт шахалтгүйгээр эрүүл агаараар амьсгаж сэтгэл санаагаа амар тайван байлгаж чөлөөтэй сэтгэх нь жинхэнэ амьсгалын эрх чөлөө билээ. Энэ зүгээр агаарт бүх хүчил төрөш усаа бидний дотоод ертөнцид соёлох амар амгалан итгэл найдвар зэрэг эрхэм мөн цэнийг давхар дагуулдаг. Гэтэл бид өнөөдөр өөрсдийн төрмөл энэ эрхээ бүрэн дүрэн эдэлж чадж байна уу? Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дугаар заалтанд Монгол Улсын иргэд амьд явах мөн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалуулах хэрэгтэй хэмээн тунхагласан байдаг. Ийм атал хууль тогтоож бодлого боловсруулдаг хүмүүс маань энэ заалтыг тунхаглагчаад үүнийхээ эсрэг зүйл хийгээд байгаа нь ёс зүйний хэрэг үү? Хэрв тэд сүүлийн 10 жил утаа болон Улаанбаатар хотын бусад толгомцсон асуудлыг нухацтайгаар шийдвэрлсэн бол бид өнөөдөр төрмөл эрхээ хангалттай эдлэх бүрэн боломжтой байлаа. Даанч амьсгалах эрх чөлөө маань хамгаалах ёстой байгууллагын хариуцлагагүй байдлаас болж бидний амьсгалах эрх чөлөө аль хэдийн хаагдаж боогдсон харамсалтай. Америк нэгдсэн улсын Чикаго хотын их сургуулиас эрхлэн гаргадаг агаарын чанарын индексийн судалгаан дээр өвөл бүр хорт утаагаар амьсгалснаар Улаанбаатарчуудын дундаж наслал аль хэдийн 4 жилээр буурсан байна. Тэгвэл утаанаас болж бид хэрхэн хохирцоож байгаа вэ? Агаарын бохирдол нь хүний биед богино хугацаанд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг. Юуны өмнө амьсгалын замын цочмог өрөвсөл үүсэх, хамар битүүрч хоолой захнаж улаах, нус гоож ханиалах зэргээр илэрч болно. Мөн уушгины агаар дамжуулах сувг агшснаар амьсгалын замын өвчлөлт илүү өртөмхий болдог лээ. Үүний улмаас жил болгоны 11, 12 дугаар сард Улаанбаатар хотын эмнэлгүүд уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхдүүдээр дүүрч ачааллаа дийлхэ бэлдэг. Мөн нүд захтнах, улаах, нус гоож, түнчлэн арьс захтнах зэргээр дотор эрхтнүүдэд тодорхой хэмжээгээр гэмтэл учруулдаг. Түүнчлэн толгоо өвдөх, ядрах, нойргуудах, анхаарал төвлөрөх чадвар муудах зэргээр бий болоод сэтгэл зүйн байдал өөрчлөгдөх нь бүгд бидний амьсгалж буй утаатай холбоотой. Үүний зэрэгцээ агаарын бохирдол нь уурэг тархины болон цусны эргэлтийн системд түр зуурын сөрөг нөлөө үзүүлж дархлаа сулрах үндэс болдог тул өнөөдөр бид эрүүл мэндээрээ нөхөж баршгүй их хохироод аль хэдийн нэлээд өртсөн байна. Харин уг нөхцөл байдал үргэлжилсээр байвал бид юунд хүрэх вэ? Хэрэв Улаанбаатар руу дахиад 20 жил утаатайгаа байсаар байвал юу болох вэ? Юун түрүүнд эрүүл мэндийн талаас он удаан жил агаарын бохирдлоонд амьдарснаар амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгаа, гуурсан хоолойнд бактери зэрэг өвчин улам түгээмэл болсноор иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх чадвар улам дөрвитнэ. Энэ цаашлаад шууд эдийн засгийн үр ашгийг бууруулж улсын болон өрхийн түвшинд эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэх шалтгаан болно. Улмаар хүн ам зүйд сөргөөр нөлөөлөн нийт хүн амын дундаж наслалт багасах, хүүхдийн хөгжлийн бэрхшээл, өсөлт хөгжил удаашрах, төрөлт буурах зэрэг урт хугацаанд нөхөж боломгүй гарц учирч болцсогүй. Нэгсэндээ биднийг аимшигтэй саарл ирээдүй хүлээж байна. Цаашлаад иргэдийн дундаж наслалт нь улам багасж иргэд маань хүссэн үсээгүй аянда Улаанбаатар хотоос дөрвөн гарснаар Улаанбаатар хот маань ирээдүйд эзгүй бетон барилгаар дүүрсэн орхигдсон хот болох магадлал бас байгаа. Эдийн засгийн хувьд чөтгөр эхлэх чадамжтай иргэд цөөрснөөр эдийн засаг агшиж эрүүл мэндийн үйлчлэгээний үн өртөг ачаал улмал нэмэгдэж магадгүй. Монгол улс ирээдүйд утгаараа халамжийн ус болон хувирч болжшгүй. Мөн нийгэм соёлын тал дээрч агаарын бохирдол өндөрөөр хэмжигддэг хот суурин газарт нийгмийн стресс ихсэж, нийгмийн баяр баясгалан, бие биедээ итгэх итгэл зэрэг үнд зүйлс суларч соёлын харилцаач хумигдах боломжтой. Ингэснээр манай нийгмийн хөгжил, соёлын үнд зүйлсийн өв уламжлал алдагдан мартагдахад хүрэх нь агаарын бохирдол нь маш олон салбарт хор өнөөлтэй байхыг бид харж байна. Хэрвээ бид бүхэн одоос эхэлж асуудалтай нухацтай хандаж эхлэхгүй бол миний өмнөд өртсөн бүхий л бараан зүйлс бидний ирээдүй болон хувирхан байна. Утаан дундах бидний ирээдүй. 3 дугаар хэсэг. Бидний доторх утаа. Утаа ганцхан Монгол улсын асуудал биш. Дэлхийн түүхэн томоохон хотууд түүхэн аль нэг цаг үедээ агаарын бохирдолтой тэмцэж байсан. Эдгээрээс бидний сургамж авч болох хамгийн том жишээл Өмнөд Солонгос ба Япон улсын туршлага юм. Өдөө дэлхийн нийтэд хамгийн өндөр хөгжлөөр гайхагддаг уг хоёр улс маань 20 дугаар зууны дунд үед агаарын бохирдлын асуудалтай нүүр тулгарч байсан. Тэгвэл тэд яаж асуудлаа шийдэж байсан бэ? Юун түрүүнд Япон улс эрх зүйн хатуу зохицуултыг хийж үйлдвэрүүдэд болон аж ахуйн нэгжүүд шалгуур стандартыг тогтоож байж. Түүний дараа утааны шүүлтүр, утаа сорох зэргийг системтэйгээр нэвтрүүлж. Энэхүү эхлээд богино хугацаанд асуудалд үр дүнтэй хандсныхаа дараа дундуулан урт хугацаанд хот төлөлтөө улам боловсронгуй болгож өндөр технологиудыг оролцуулан смарт сити төслүүдийг хэрэгжүүлж мөн иргэдийн оролцоо ухамсарт нөлөөлөх компанид ажлуудыг явуулснаар агаарын бохирдлыг ялан дийлсэн байна. За харин Өмнөд Солонгос улсын хувьд гэвэл мөн адил агарыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгж үйлдвэрүүд дээр төрийн зохицуултыг хэрэгжүүлэн дэд үтэц нийтийн тээврийн салбараа улам боловсронгуй болгон хөгжүүлж
дэвшүүлж, мөн нүүрснээс татгалзан шинэ эрчим хүчний их усүр болох сэргээгдэх эрчим хүчийг бүтээн байгуулж, агаарын чанарыг байнга хянаж байх тогтолцоог хэрэгжүүлсэн байна. Мөн иргэдийн дундаж нийгмийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх кампанит ажлыг явуулснаар Сөүл хотын агаарын бохирдол эрс буурж, агаарын чанарын үзүүлэлтээ сайжруулж чадаж. Харин эдгээр хийхэд бидэнд юу дутаад байна вэ? Бичлэгийн ихэнд агаарт орших нүдэн дүлээр харагдах утааны талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Харин одоо тархин доторх утааны тухай өөрөөр хэлбэл иргэд бидний сэтгэлгээ, хандлагад буюу саад доторхын талаар ярилцах цаг ирлээ. Аливаа улсын хөгжил дэвшил хариуцлагатай байдлаас эхэлдэг. Төр засгийн удирдлага түвшээд маань үүрэг хариуцлага хэр ухамсарлаж байна. Төдий ч нэ тэдний хэрэгжүүлж буй бодлого, ажил иргэдэд нь бодит дүр ашгаа өгдөг. Гэхдээ төрийн албанханыг хариуцлагатай болгоно гэдэг нь зүгээр л гинт болчдөг зүйл биш ээ. Мөн олон жил өнгөрөхөд аяндаа тогтцдог. Эсвэл тэднийг тэнэг мухаг хэмээн хараан зүгт сууснаар бий болдог зүйл огтхонч биш. Үүнд иргэд бид өөрсдийн ухамсар үүрэг оролцоогоо цаг ямагт санаж төр сонгогдсон хүмүүсээс тууштай шаардлага тавьж бодлого үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж оролцох нь чухал байна. Гэтэл харамсалтай нь тархин доторх утаа буюу зөвхөн хувийн эрх ашиг хүртэл болгох өнөө маргаашаа арга цаах сэтгэхгүй маань манай нийгэмд ихээхэн түгээмэл байна. Ийм хандлагатай байсараа үйл Улаанбаатарын утаа, төгжрөл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, амьдралын чанарын доройтол зэрэг олон асуудал хэвэндэл үлдэж бид нэг байрандаа эргэлцсэн хэвээр л байна. Тиймээс эхлээд тархин доторх утаанаасаа салж асуудлаа бодитоор харж зөв зүйлийг шаардаж бусдаа үлгэрлэж чадаж байж агаарт утааг бууруулах төдийгүй нийгэм даяар ухамсар хариуцлагын төвшинг дээшлүүлэх эхлэлийг тавьж чадж байгаа. Иймээс энэхүү бичлэгнийхээ төгсгөлд тархин доторх утаанаасаа салцгай хэмээн уриалгыг дэвшүүлж байна. Энэ эцсийн дүндээ бид бүгдийн хамтын оролцоог сайжруулж бодит үр дүнд хүрэх гол алхам байгаа. Хэрвээ нэвшлэг танд таалагдсан бол бусдаа шеэр хийж түгээгээрэй.